Би Ханчжоугийн 19 дугаар Азийн наадмын тамирчдын тасганд ирээд байна. Одоо энд Монгол улсын 104 тамирчдын онгоцны буудлаас одоо ийшээ тамирчдын тасганд ирж байна. Сайн байна уу? Сайхан Монголоос ирсэн тий. Харсан. Тэгээ өнөөдөр ямар хүсэл мөрөөдөлтэй ирсэн? Ер нь бол энд 200 дэлхийн рекордыг дахин шинжлэх хээр ирж байгаа. Аахан хоёулаа ингээд юм тэнцэн Азийн наадманд орж ин сэтгэл юм уу? Тэгээд одоо 10 сарын 1-нд миний анхны тэнцээ. Тэгээд тэрэн дээр аль болох амжилттай орцгоё бодож байна. За миний хувьд бол анх 98 онд Азийн тоглолтод оролцсон. Тэгээд энэ удаа одоо 7 дахь Азийн наадманд хүрэлцэн ирж байна. Тэр хот ч бас шинийн хатахаар амар ингээд хятад мөртэй хот шүү дээ. Яг буудлын доор байгаа нэг автомат юу байгаа хгүй тэн дээр одоо бүх багийн нөгөө бэлтгэлийн цаг маг тийм юмнууд байсан шүү дээ. Тэдгээр нь бүр ингээд айгүй их өвмөс шинэлэг санагдсан. Өнөөдөр Ханчжоугийн талаас нь Азийн наадмыг зохион байгуулалтын талаар ямар санагдаж байна? Ханчжоугийн наадмын зохион байгуулалт үнэхээр гайхалтай болж байна. Би багийн ахлагчийн хувьд одоо хавар 3 сард бас зөвлөгөөнд суусан. Тэр үед бол одоо энэ наадмын талаар бэлтгэл ажлын талаар танилцуулж ирсэн. Тэгэхэд бол арай юмнууд нь арай дутуу байсан тийм болоогүй байсан. Яг тэр ярьснараа, яг тэр танилцуулж ирснараа баг тэрнээсээ ч бүр илүү ийм сайхан зохион байгуулалттай болж байна. Ханчжоугийн 19 дугаар Азийн наадмын эрэгтэй волейболын тэмцээний талбайгаас та бүгдээ мэлчилж байна. Одоо яг Монгол улсын волейболын эрэгтэй шигшээ баг болон Бүгдэмд хятад улсын Тайпейгийн баг өрсөлдөж байна. Өнөөдөр таны хэд дэх Азийн наадам байсан бэ? За энэ удаа миний хувьд 2 дахь Азийн наадам байна. Цаг агаар нь гоё байна. За хүмүүсийн зохион байгуулалт одоо энэ Азийн наадмын зохион байгуулалт гоё байна. Хоол гоё байна. Тамирчдын хотгонд ороод яасан чи технологи химэл оюун ухаанаар хийсэн зөндөө олон зүйлс байлаа. Тэр нь бас анхаарал татсан. Хөгжил сайтай бүр амар ер нь бол бүх юм зохион байгуулалт гэсэн тэмцээн уралдаан амар гоё болт юм байна. Удаагийн одоо хүрэл медаль авсан. Цогтоотор дээрх гад зогсож. Сайн байна уу? Азийн наадам урд урдны зохиож исэн миний орж исэн Азийн наадам болон давуу тал нь маш зөв зохион байгуулалттай цэвэр цэмцгэр болж байгаад нь бас маш их таалагдж байна. Таны амжилтанд баяр хүргэе. За баярлалаа. Тэгээд танилцуулъя бас сонсъё. За тэгээ анхны Азийн наадам байлаа миний. Тэгээд төрүүлэх зорилготой ирсэн боловч тэгээд хүрэлэн тал авлаа. Гэтэ хэтлээ ч гэсэндээ төвчээр гаргаад яснаа баяртай байна. Ялсандаа маш их баяртай байна. Тэгээ яг одоо бол маш их баяртай байна. Тэгээ өнөөдөр өнгөрөх маргаашаас буцаад төвлөрнө. Гийн тэмцээнд төрүүлэх гэж ирсэн. Тийм болохоор би зорилготой төвлөрнө. Өнөөдөр л баярлалаа. Баярлалаа. Тэгээ танай хувьд бас уул нь хятад зорж исэн юм чинь орчмын хэдэн жил одоо энэ удаа Ханчжоуд ирэхэд одоо ямар талаар хавралтай болсон бэ? Хөгжсөн илүү их цахимжсан харагдаж байна. Тэгээ тамирчид энтхийн уур амьсгал хоол унданд нь амархан тасч байна. За харьцангуй манай сурш орны хувьд бас соёл хятад хоолнд бас харьцангуй гайгүй цогцдог. Тийм учраас бас өөр орон зохион байгуулалтаас бас илүү ойрхон байна гэж байна. Тэгээ энэ удаа одоо Азийн наадмын зохион байгуулалтын сэтгүүлчид хандуулсан зохион байгуулалт хэр болж байна? Одоо би бас 5 олимпиад явсан, 4 Азийн наадамд явсан. Зөндөл юм үтсэн харсан. Тэгэхэд энэ хятад бол тэр Бээжинг олимпич тэр одоо Гуанчжоугийн Азийн наадамч тэр одоо энэ Ханчжоугийн Азийн наадам гэдэг яаж гоё их үү гэдэг сэтгэл бүр яг төрөхөр. Аюулгүй байдал нь тэр хүмүүстэй хатж байгаа илдэг байна. Яста ийм байна. За